дургүй байсны эцэст Япон бурхтын намыг үргэлжилж орохоор боллоо. За энэ удаагийн дугаараар Цукиёми болон Сусана бурхтын талаар ярих бол. Тэгэхээр юуны өмнө манай сувгийг үздэг хүмүүсийн 80% нь огт subscribe даралгүй үздэг юм байлээ. Тэгэхээр манайхан дарах ёстой юмнуудаа дараад яваарай. За ингээд бичлэгтээ оръё. Хамгийн эхлээд Сусана бурхны талаар ярь. За өмнөх бичлэгүүдээр Сусана бурхны талаар ерөөдөө хайлт дурддагдаад өнгөрсөн учраас тэр болгоныг алхасаад явах байгаа шүү. Тийм учраас өмнөх юу болсныг мэдмээр байх юм бол өмнөх бичлэгүүдийг үзэх хэрэгтэй гэсэн. Сусана бурхан нь Изанагийн бурхан хамраа угаахад хамарнаас нь төрсөн бөгөөд бурхтын дунд хамгийн хүнтэй адилхан зан ааштай гэдгээрээ гэгддэг юм байна. За Сусана бурхан нь болохоор сахал ус ихтэй, маш дайчин тийм юу гэх юм, үүмэлдэг, хөдөлгөөнтэй бурхан гэгддэг юм байна. Сусана бурхан өөрийн анх болох Цукиёмигоос далаа тэнгисийг удирдах тушаал авдагч үүргээ биелүүлж чадахгүйгээд Изанами бурхан руу явна гэж хэлдэг. За Изанами бурханыг бол ээжигээ гэж хэлдэг юм байлээ. Гэхдээ яг үнэндээ Сусана бурхан нь Изанаги болон Изанами хоёрын дундаас төрсэн бурхан бол биш. Ганцхан Изанаги бурхан хамраасаа төрүүлсэн бурхан байдаг. Сусана аав дээр очисон. За Изанаги бурхан дээр очиод би ингэж байж чадахгүй нэ. Би одоо ээж рүүгээ өхөксдийн орон руу явлаа гэж хэлдэг. Тэгээ энийг сонсон Изанаги бурхан бол маш уурлаад харсан зүг рүүгээ тэгээ танилж үзье гэж хэлдэг. За Сусана одоо өхөксдийн орон руу явхаас өмнө одоо ихч дээр очдог, салхиас гүйцэтгэх гээд. За тэндээсээ бас хэрэг тарьж хөөгдөөд бүр ямар ч очих газаргүй болсон Сусана дэлхий дээр явж байгаад нэгэн голын хажууд ийм хөгшин настай хоёр хос нэг залуу охины хамтаар уйлцохыг хардаг. За тухайн хосуудыг болохоор Асуназучи болон Тиназучи гэх бөгөөд охиныг нь Кушинада химээ гэдэг байв. За Кушинада химээ гэдэг айгүй урт нэртэй учраас ерөнхийдөө Кушинага явчихна. Сусанууд тэднийг юунд ингэж уйлна вэ гэж асуухад жил бүр Коши гэх газраас Ямато Орочи гэх 8 толгойтой 8 сүлтэй могой гарч ирэн охтыг нь иддэг талаар олж мэддэг. За тэдэнд 8 охин байсан ба нэгээр нь идсээр одоо ганц охин нь л үлдсэн байж. Сусана Кушинагийн гоо зүгслэнд аль хэдийн сэтгэл алдарсан тул тэдэнд туслахаар болж хариуд нь Кушинатай гэрлэхэр болдог. Сусана Кушинаг сан болгож хувиргаад үсэндээ нуун эхнэр нөхөр хоёрт маш хүчтэй архийг 8 торхонд дүүргэн хийж Ямато Орочи гарч ирэх газарт зэрэг өрж тавихыг тушаадаг. Удаачгүй Ямато Орочи ирж 8 торхтой арх байхыг харан бүгдийг нь ууж дуусгаад тасраад унтаад өгдөг. За унтаж байхад Сусана өөрийн ээлд болох Тоцкана Цүриги гэрээ нэг сүүлийг нь чавчхад ээлд нь хугарж орхидог. Харин тасарсан сүүлэн дотроос өөр нэгэн ээлд цухин харагдсан нь Кусанаги но Тачи гэх ээлд байдаг. Энэ ээлд нь одоо Японы эзэн хааны гэр бүлд үе уламжлагдсан хадгалагдаж байд юм байна. Сусана уг үйл дээр Ямато Орочиг дараад бүх толгой сүүлийг нь тасдан өөр газар болж орхидог. Гэсэн ч Ямато Орочи маш хүчтэй байсан тул газар хөдлөлт цунами зэрэг Япон оронд тохиолддог болсон гэх домог байд юм байна. Сусана бурхан маш дэггүй дураараа бурхан байсан ч Кушинатай хамтран амьдрах болсон цагаас маш инэрэнгүй тайван дүлгүн болсон гэдэг ба маш олон хүүхэдтэй болдог. Тэгээд тухайн үед нь дэлхийн мод ургамал багтай байсан учраас Сусана өөрийн биеийн үсийг тасдан аваад мод болгон хувиргадаг. За тэгээд маш олон төрлийн мод ургадаг. Тэр олон төрлийн модыг яаж юунд ашиглахыг ч гэсэн Сусана бурхан өөрийн хүүхдүүд болон хүн төрөлхтөнд зааж өгсөн гэдэг юм байна. За дараагийн бурхан бол мэдээж Цукиёми, Сусана бурханы ах, Аматерасу бурханы дүүн байгаа. За Цукиёми бурхан нь Изанаги бурханы баруун нүднээс төрж өөрийн эцгээсээ одоо шөнийн тэнгэр болон далай тэнгисийг удирдах тэм зарлиг хүлээж авдаг. За яг энэ үеэс хойш Цукиёми бурхан өөрөө алга болчдөг. Дахиж огт судар дээр гарч ирэхгүйгээр алга болчтой юм байлээ. Энэ дээр ганц бичигдсэн нэг юм нь болохоор Цукиёми бурхан нь Аматерасу бурхантай муудалцаад ерөнхийдөө бурхтын орноос хөөгцөн гэдэг юм байлээ. Түүнгүүд энэ дээр маш шижигтэй санагдж байгаа. Аматерасу бурхан
хоёр дүүдээ тийм их дургу байсан уу? Эсвэл өөрийнхөө хүч чадал эрх мэдлийг хоёр эрэгтэй дүүдээ алдахаас айсандаа хоёр дүүгээ хоёулын нь хөөснө үү гэдэг асуулт гарч ирж байгаа. За энэ бол маш шижигтэй. За дараа нь юу гарч ирдэг вэ гэхлээр түүний ихч болон дүүн маш тийм хөдөлгөөн ихтэй, маш актив бурхад байсан учраас Сусана бурхан нь өөрийнхөө одоо нөгөө нэг байгаа байдлыг чимээгүй, одоо маш тайван даруухан байж одоо ерөнхийдөө ертөнцийн тэнцвэрийг хадгалдаг гэж үздэг юм байлээ. Бас өөр нэгэн одоо нөгөө санаа шижиг нь юу юм бэ гэх юм бол Сусана болон Цукиёми бурхан нь уухта нэг бурхан. Цукиёми бурхан одоо тэнгэрийн оронд хэрэг тариад хөөгдөөд дэлхийд ирэхдээ Сусана болж хувирдаг гэсэн бас тамаг үт юм байна. Учир нь юу вэ гэвэл Сусана далаа тэнгисийг эрхшээдэг гихч Цукиёми бурхан ч бас далаа тэнгисийн бурхан. Нэг бурхан гэдгийг нь батлах өөр нэг домог байдаг нь Цукиёми бурхан. Укимочи но Ками гих бурхантай уулзахад Укимочи бурхан амнаас хоол хүнс бөөлжин гаргахыг үзээд маш шижиглэн ямар бохир заваа юм бэ гэгээд Укимочи бурхан алж орхидог. Яг үүнтэй адилхан Сусана бурхан Ог эцүү химиг алж орхидог домог бий. Энэ домог нь бас өмнөх бичлэгүүдээр гарсан байгаа шүү. За өөр нэгэн тамаг байдаг нь Тэнмү эзэн хаан эртний түүхэн судруудыг шинчлэн бичгийг туршаасан ба судрыг шинчилж дуусгахад нь Тэнмү эзэн хаан маань аль үзжинэ одоо нас урчсан байдаг. За тэр үед нь болохоор эрх мэдлийн орой дээр гарч ирсэн эмхтэй эзэн хаан байсан. За тэр эмхтэй эзэн хаантай болохоор Фуживара Фубира гэх эрх юм одоо маш нэгт холбоотой ерөөдөө тэдний талын хүн байсан байлээ. Тэр хүн яг үргэлжлүүлж судрыг шинчилж бичиж явахдаа одоо шинээр гарч ирсэн эмхтэй эзэн хаанд зориулж албаар судар бичгийг өөрчлөн Аматерос бурхан эмхтэй болгох, бүр зарим бурхтыг брохт авч хаях зэрэг үйлдэл хийсэн гэж бас нэлээд шижиглэгддэг юм байна. Тэгээ маш шижигтэй бас нэг өөр нэг юм нь Хиорицу химээ гэх одоо эмхтэй бурхан байгаа дайг нь тэр дайг нь бас сарны бурхан байсан гэдэг. Бүр Аматерос бурханы эхнэр гэж бас бичигдэж үлдсэн байна. Тэгсэн чинь тэр бурхан нь бас алга болсон. Юу ч байхгүй болсон. Сартай холбоотой бурхад албаар гимээр түүхэн судраас алга болсон нь тун хачирхалтай хിവэрэ үлдсэн. За ингээд бичлэгийг энэ хүрээд дуусгая. Өнөөдөр Цукиёми бурханы талаар судлах юм бол маш их юм гарч ирэх юм байлээ. Зарим нь тэр үнэн энэ худал гээд Япончууд нь хүртэл өөрсдөө мэддэг юм байлээ. Яг түүхийн яг тэр түүхийг судалдаг хүмүүсийг нь сонсохоор бол нэлээд баттай баримттай янз янзын юм ярьсан, маш их юм ярьж илээ. Гэхдээ тэр болгоныг орчуулна гэх юм бол лээс худлаа. Учираас сонирхож байвал өөрсдөө тэгээ судлахыг хүсье. За ингээд бичлэгээ дуустал сонссонд баярлалаа. Бас дээрээс нь манай сувагт донешн өгөх боломжтой болсон байгаа шүү. Донешнтэй холбоотой мэдээллүүд бүгд манай видеоны description болонд байгаа учраас өөрсдөө л мэдтээ.